Ялалтын өдөр үнээс чухал мэдээ гэж үгүй. 5 дугаар сарын 9-нд Улаанбаатар хотод дэлхийн 2 дугаар дайнд ялалт байгуулсны ойд зориулсан баярын арга хэмжээнүүд болно. Тэдгээрийн гол нь мөнхөд дурцагдах дайчид явган чагсаал юм. Цуваа 11 цагт офицеруудын ортноос жуукийн хөшөө хүртэл алхах нь хүссэн хүмүүр оролцох боломжтой. Сайн мэцхан өрхөм үзэгчтэй та бүхэнд дэлхийн дахны үйл явдлыг 7 хоног бүр хүргэдэг глобал мэдээ хөтөлбөрийг хүргэж байна. Намайг Гамбтын Басан сүрэн гэдэг. Ингээд өнөөдөр бид дараах сэдвүүдийг онцолж байна. Мөнхөд дурцагдах дайчид явган жагсаал дэлхийд даяар алхаж байна. Оросын сэтгүүлчдийн санаачилсан арга хэмжээ олон улсынх болжээ. Оросын холбооны улсын элчин сайд улсын хурлын даргатай уулзлаа. Бурят театр Монгол улсын нийслэлд халахын гол тангараг жүжигийг Голбаатарын их нутагт толилуулж байна. Алтарган наадам болоход 2 сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Монгол дууг наадамд хэрхэн бэлтгэж байна вэ? Мандаж би одод Улаанбаатарт Монголын нийслэлд Прокофьев Шостакович нарт зориулсан үзэсгэлэн концерт боллоо. 5 дугаар сарын 9 бол зөвхөн Оросын баяр биш. Фашизмыг буулган авсан ялалтын өдрийг дэлхийд даяар тэмдэглэж, баатруудын хөшөөнд цэцэг өргөж, жагсаал зохион байгуулдаг уламжлалтай. Харин эдгээр арга хэмжээний дундаас нэг нь онцгой, жинхэнэ ардын шинжтэй. Энэ бол мөнхөд дурцагдах дайчид явган жагсаал юм. Мөнхөд дурсагдах дайчид арга хэмжээг 2012 онд Оросын Томск хотын сэтгүүлчид санаачилжээ. Түүнээс хойш энэ үйл ажиллагаа Орос даяар төдийгүй хөлийн чандч өргөн дэлгэр болсоор байна. Гол санаа нь энгийн ялалтын өдөр хүмүүс хамтдаа цугларч дайнд оролцсон төрөл төрөстийн хөргийг барин гудамжаар алхдаг. Ингэснээр аж зээнаар өвөг дээдс нэг игнэнд алхаж байгаа мэт сэтгэл төрдөг. Жилэрх тусам арга хэмжээний газар зүй тэлсээр байна. Тухайлбал саяхан мөнхөд дурсагдах дайчид явган жагсаал Германы Франкфурт хотноо болжээ. Миний хувьд энэ бол их чухал өдөр. Учир нь миний хоёр өвөө хоёулаа агуу их орны дайнд оролцож амир өгсөн. Ээжийн талын болон аавын талын өвөө нар маань сургаггүй алга болсон. Би дэлхийн 2 дугаар дайны дараахан 1948 онд төрсөн. Сүүлийн үед манай Германд Оросын эсрэг хандлага нэмэгдэж байгааг харж болно. Энэ үнэхээр жигшмээр. Учир нь жухам зүйл толгойд ус биднийг фашизмаас чөлөөлсөн шүү дээ. Би оросоор ярьдаггүй. Гэхдээ бусадтай хамт орос дуу дуулдаг. Харин энэ бол Америкийн нэгдсэн улсын нийслэл. Вашингтоны оршин суугчид ч дэлхийн 2 дугаар дайны баатрууд болон хохирогчдын дурсгалыг хүндэтгэхээр цугласан байна. Энэхүү арга хэмжээнд зөвхөн Оросын цөөнхийн төлөөлөгчид оролцсонгүй. As an American, I think it's important to remember the history. Америк хүний хувьд би дэлхийн 2 дугаар дайнд хамтдаа тулдаж фашизмыг ялсан Америк зөвлөлтийн ард түмний нарийн нэлийн түүхийг санах нь чухал гэж боддог. Гэхдээ тухайн үед германчуудын 80% нь зүүн фронтод зөвлөлтийн зэргүүдэд тулдаж ам өргөцсөн. Манай гэр бүлд ч тэр дайнд оролцсон хүмүүс бий. Миний ээлжин зууг цэргийн олзлогчдын лагераас чухам зөвлөлтийн зэргүүд чөлөөсөн юм. Тиймээс би өнөөдөр энд байна. Мөнхөд дурсагдах дайчид явган жагсаал Улаанбаатарт ч мөн зохион байгуулагдана. Оролцогчид 5 дугаар сарын 9-ний 11 цагт офицеруудын ордны дэргэд цугларч жуукийн хөшөө хүртэл алхах юм. Сергей Тучко, профессор Маралма, Iced Global аргатлалын агентлагийн материалаар бэлтгэлээ. Монгол Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүх салбарт хөгжиж байна. Энэ талаар улсын хурлын дарга Бямцогт 5 дугаар сарын 5-ны мягмар гарагт Оросын холбооны улсын элчин сайд Алексей Евсиковтэй уулзах үеэрээ мэдгдлээ. Улсын хурлын дарга Бямцогт төрийн өндөр албан тушаалд сонгогдсонд нь баяр хүргэсэнд Алексей Евсиковт талархал илэрхийлээд Орос Монголын парламент болон засгийн газар хоорондын хамтын ажиллагаа бүх салбарт тэр дундаа харилцан худалдаанд тулгарч байгаа саад тотгорыг арилгах чиглэлээр идэвхтэй хөгжиж байгааг онцоллоо. Хариуд нь Алексей Евсиков улсын хурлын дарга Бямцогт өмнө нь Монгол улсын зам тээврийн сайд болон батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа хоёр талын хамтын ажиллагааг
тээвэр цэргийн салбарт өргөжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсныг нь тэмдэглэв. Тухайлбал Монгол Оросын хооронд тээврийн шинэ коридорууд нээх, мөн Оросын холбооны улсад суралцж байгаа Монголын цэргийн албахаагчдын тоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлсэн байна. Уулзалтын төгсгөлд Бямб цогт Оросын холбооны улсаас нисхийн түлш нийлүүлэхээр саяхан тохиролцсон нь Монголын эдийн засагт онцгой чухал ажил бүгдэлтэйг онцоллоо. Брод театр Монголд хүрэлцэн ирлээ. Брод уран бүтээлчдийн манай улсад хийж байгаа альчлан тоглолт анхных биш, энэ удаагийнх онцгой ач холбогдолтой. Халахын гол тангараг жүжигийг яагаад Монгол хүмүүр үзэх ёстой вэ гэдгийг яг одоо хүргье. Война это очень грязная, тяжелая работа. Жаргановна, вы почему все время в них-то работаете? Через зал работаете, видите, какой зал длинный. Ice Global-д аз төхөөлөө халахын гол тангараг жүжигийг Монголын үзэгчдэд толиулахаас нэг өдрийн өмнө манай зураг авалтын багийг ерөнхий бэлтгэлд урьсан юм. Улаанбаатар хотод нийт 4 удаагийн тоглолтыг офицеруудын ордонд зохион байгуулахаар төлөвлөжээ. Үзэгчид үн төлбөргүй үзэх боломжтой. Но мы уже были с этим спектаклем. Бидний жүжигээрээ бараг Монголыг тойроод ирсэн. Дарханд очсон, Эрдэнэтэд очсон, Чойболсонд очсон, Чингис хотод очсон. Төв аймагч тоглосон юм. Мэдээж Монголын драмын театрын тайзан дээр ч энэ жүжигээ төлөвлөсөн. Ведь сестры гибнут, поэтому берегите себя. В помощь вам решено дать выздоравливающих. Ребята молодые, поэтому никаких шуры-муры. Халахын гол тангараг бол Брэдийн театрын монгол хэл дээр тавьсан орос хэлний цөөн хэсэгтэй анхны жүжиг юм. Энэ бүтээлийн төлөө Брэд жүжигчид монгол хэлний мэдлэгээ тусгаалan сайжруулах шаардлагатай болжээ. Тавилтад оролцсон Монголын хэд хэдэн уран бүтээлч үүнд тусалсан байна. Найруулагчийн хэлснээр тэдний оролцоо жүжигийг улам баяжуулжээ. Погружаемся, что ли? А вот у монголов... Монголчуудын давуу тал бол импровизац их сайн хийдэгт байгаа юм. Нэг тийм төрөлхийн чанартай гэх үү дээ. Тэд заавал гүн ухаж удаан бэлтгэхгүйгээр шууд тоглож импровизац хийж санаагарч чаддаг. Өөрөөр хэлбэл маш амархан асаж нээгддэг их нээлттэй үн чанартай хүмүүс. Энэ түүхийн гол баатар Цэрэнгийн Чимэц Сүрэнгуйч мөн тийм хүн байжээ. Тэрээр Дорнодын Брэд охин бөгөөд 16 настайдаа 15 найз охиныхон хамтаар сайн дураараа фронт руу явсан юм. Энэ их амжилттай дан болж яадаг. Бид нэрэнд суугаад сургууд. Тэгээд одоо манай эрэгтэй хамаагүй улсууд тэг бүгдийн зэрэг татаад явсан байсан. Тэр ямар улс гэрт байсан бэ гэхэд эмээ өвөнөрөөс улс байхгүй байсан. Тэгээд эднэр би бодлоо энэ дэрнэ ямар тусалцгаа үзүүлэх юм бэ дээ. Надад ямар мөнгө төгрөг байх биш. Яадаг л гэж бодчихсон. Бодлоо. За тэр дан болж байгаа газарсанд би өөрийн биеэрээ явъя гэдэг гэж хэлсэн. Брэд театр хэлбэрийн олон төрөл өөрмөц шийдлэрээ алдартай. Энэ жүжигч мөн ялгаагүй. Тус бүтээл, тусгай эффект, дүрс бичлэг, анимацаар баялаг болжээ. Брэд театрын Улаанбаатар дахь энэ удаагийн айлчлан тоглолт богинохон ердөө 2 өдөр буюу 5 дугаар сарын 4-5-нд өдөрт 2 удаа тоглоно. Гэхдээ энэ жүжиг монголчуудын хувьд ялангуяа залуу үеийнхэнд маш чухал ач холбогдолтой юм. Монголын ард түмэнд энэ жүжиг юугаараа их чухал үр өгөөлтэй вэ гэхээр 1939 онд өрнөсөн халахын голын тулааны үед болсон эрэлхийг зоригтой Ахмад Айчдын маань түүхээр бүтсэн энэ сайхан жүжигийг үзснээрээ энэ цаг үеийн залуучууд маань их орон эрхчлөө тусгаар тогтнол аль юугаарч төлж болчихгүй үнд цэнтэй гэдгийг ойлгох болно. Сергей Тучков, Ice Global. Брэд түмний гол наадам болох алтраг нь болоход 2 сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Энэ жилээ дэлхийн өнцөг булан бүрийн брэдүүд улаудад цуглана. Харин Монголд энэ үйл явдалд хэрхэн бэлтгэж байгааг яг одоо хүргье.
Швейцария. Благодатная земля, полная аршанов, целебных курортов, где живут представители. Брэд зоны өвсөлийн наадам болох Алтарган наадмын санаачлагч нь Хинтээ аймаг юм. Анх 1994 онд Хинтээ аймгийн дадал сумын Дэлүүн болдог Баян овоогийн ингэрт болж Брэд дууны уралдаан нэрийн дор ардын дууны уралдааныг зохион байгуулж Алтарган хэмээх нэрийг албан ёс орогч цаашид уламжлал болгон зохион байгуулахаар тогтож байжээ. Тиймээс наадмын анхлан санаачлагчдын хувьд Хинтэйчүүд өргөн бүрэлдэхүүнтэй оролцохын зэрэгцээ бүхий л уралдаан тэмцээний шагналыг хүртхийг хичээдэг байна. Энэ удаагийн Алтарган бол одоо Брэд улсын Улаануд хотод болно. За нийтвэл 18 одоо соёлын арга хэмжээ тэмцээнүүд явагдана. Спортын 6, нийтээ 22 төрлөөр өрсөлдөнө гэсэн үг. Алтарган наадамда. За манай Хинтээ аймаг бол одоо бүх төрөлд нь ерөөхдөө оролцохоор бэлдэж байна. Тэгээд 5 сарын 14, 15-ны өдөр баг Алтарган гэж зохион байгуулад тэндээс үйл явах усудаа шалгаруулна. Оролцогчдынхаа. Хан Хинтийн Буряд ард зон төрөмс байгууллагын тэргүүн Намсрын Дашнямын хувьд анх 2004 оноос Алтарган наадамд оролцож дуугаар өрсөлдөж байжээ. Түүнээс хойш алгасалгүй оролцохоор 2018 оноос хойш зохион байгуулалтыг гардан хийдэг нэгэн болжээ. Тэрээр энэ удаагийн наадамд маш том амбицтай оролцсон. Учир нь манай Хинтээ аймгийн хувьд бол 28 оны Алтарганыг бол илэрхийлсээр ирсэн. Тэгээд энэ жил одоо эрх хүмүүж манай Хинтээ аймаг хоёр бол өрсөлдөж байгаа. Тэгээд чам одоохондоо бас ил болоогүй байна. Тэгээд тэр ор комитетийн хурлаар ерөнхийдөө эцэст нь шийдэгдэх байхаа гэж найдаж байгаа. Алтарган наадмыг хийдэг болсноор дэлхийн брэдууд 2 жил тутамд нэгэн дээвэр дор нэгдэн цугулдаг болжээ. Монгол, Орос, Хятад 3 улсын дундаа дархан суршсан ах トゥ төрөл төрөсөд бие биенээ мэддэг болсон. Үндэсний дээл хувцсыг өмсдөг хүнгүй байсан бол одоо хувцсны гоёыг өмсөж байна. Мартагдсан дуу хуура сэргсэн гэд өрөөгөөч нь арвин. Одоо дараагийн анхаарах зүйл нь брэд хэл. Тиймээс их хэлний уралдааныг Хинтэйчүүд санаачилж зохион байгуулдаг болжээ. Сонирхуулахад манай улсын хэмжээнд 45,000 гаруй брэд үндэстэн бий. Гэхдээ ургийн овгоор нь хөөвл 130,000-ад хүрдэг гэсэн албан бус тоо байна. Хөвсгөлийн цагаан үр, булганы тишиг, сэлэнгийн ерөө, хүдэр, буганд, Төв аймгийн мөнгөн морьт, Хинтийн 3, Дорндын 4 суманд брэдүүд бий. Харин Орос улсын улсад эрх өмж брэд ус, өвөр байгалийн хязгаар гэсэн 3 хэсэг газарт 500,000 брэд үндэстэн байна. Мөн бүгд найрамдах Хятад ард улсын Өр Монголын өвтөц орны Хөлбөмбөр аймгийн 2 хошуунд 7,000 брэд аж төрж байна. Улаанбаатар дахь Русский домд дэлхийн сонгодог хөгжмийн 2 суутан болох Сергей Прокофьев, Дмитрий Шостакович нарт зориулсан тоглолт болж үзэгсэлэнч нэгдлээ. Тус арга хэмжээг манай зургавлтын баг сурвалжллаа. Русский дом буюу Оросын өргөд болсон энэхүү тоглолтоор Чайковскийн нэрэмжит консерваторийн 3 хөгжимчний Монгол дахь айлчлан тоглолт өндөрлөв. Дуучин Дарья Шаврина, Юлия Леонидини болон төвлөр хуурч София Ширкова нар Улаанбаатарт хэд хэдэн удаа тоглож, мөн Монголын залуу хөгжимчдөд мастер класс зохион байгуулжээ. Төгсгөлийн концертын хөтөлбөрт Римский, Корсаков, Рахманинов, Чайковский, Шостакович, Прокофьев болон бусад агуу хөгжмийн зохиолчдын бүтээлүүд ихшгэллээ. Мөн энэ өдөр Русский домд 20 дугаар зууны агуу хөгжмийн зохиолч Сергей Прокофьев, Дмитрий Шостакович нарт зориулсан үзэгсэл нь нэгдсэн юм. 3, 2, 1.
Үзэгсэлэнд Оросын үндэсний хөгжмийн музейн ховор материалуудыг дэлгэсэн бөгөөд самбар дээрх QR кодоор Прокофьев, Шостакович нарын хөгжмийг сонсох боломжтой байлаа. Монголын бүх хөгжим сонирхчдыг Улаанбаатар дахь Русский домд хүрэлцэн ирж Оросын 2 агуу хөгжмийн зохиолчид зориулсан 102 суудан үзэгслэн гүцхийг урьж байна. Мандаж байгаа одод төсөл нь Оросын холбооны улсын гадаад хэргийн яам, Оросын холбооны улсын элчин сайдын яам, Русский мир сан болон Москвагийн консерваторийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж байна. Төслийн гол зорилго нь амьд тоглолтоор дамжуулан гадаадын үзэгчдэд Оросын хөгжмийн соёлыг таниулах явдал байсан юм а. Сергей Тучков, профессор Марлма, Аист Глобал. Үгээр өнөөдрийн дугаар өндөрлөж байна. Та бүхэнтэй Гамбатын Баасан сүрэн болон глобал мэдээ хөтөлбөр хамт байлаа. Шинэ дугаараар ирэх Баасан гарагт дахин уулзъя. Өөрийгөө болон дотны хүмүүсээ хайрлаж хамгаалаарай.